Сайн бацхан үзэгчтэй орой минь төргийн 10 ихэр чөлөө цогцлоозээс бэлтгэгдэх нутгийн цэг мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Өнөө өглөө соёлын үеийг түгээн дэлгэрүүлэх багийн хамт олон хайрхан талаа нарийн тэл зэрэг сумдруу хүлгийн жилээ залсан байна. Тус багийн бүрэлдэхүүнд аймгийн хөгжим драмын театрын хамт олон, мөн Төв номын сангийн нүүдлийн номын сан болон музейн хамт олон багтсан байна. Тэр үеийн түүх соёл болох аман болон бичгийн уран зохиол, уртын дуу бие биелгээ муугийн бичигээд бидний өвдөөцсөн соёл өнөөдөр матгадах тийшээ хандсан билээ. Хөгжлийн дагаад ч тэр үеийн соёлуудыг өнөөгийн залуучууд тэр бүр тоохон байсан. Харин аймгийн соёлын газар ном өв соёлын 1 сарын аян зарлан энэ хүрээнд аймгийн хөгжим драмын театрын хамт олон, Төв номын сангийн нүүдлийн номын сан, боловсрол соёлын газар мөн музейн хамт олноос бүрдсэн байгаахан мартагдаад байгаа түүх соёлын өвийг сумдын иргэдэд тэр дундаа хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэхээр жодоо заллаа. Энэхүү багийнхан 3 хоногийн хугацаанд хайрхан нарийн тэл сумдууд болон эдгээр сумдын зарим багийн иргэдэд очин уулзалт хурлахын урлагийн тоглолт үзүүлэх юм байна. Мөн энэхүү арга хэмжээний төрөлжлөгний шинжилэл иргэдэд оролцооны нэмэгдүүлэгчлийн хүрээнд урлаг соёлын өв боломжлолыг ойртуулах бөгөөд иргэдтэй хурж ажиллахыг зорж байгаа ажээ. За манай Үүрэнгээ аймгийн соёлын байгууллагууд хамтраад Үүрэнгээ аймгийн засаг даргын дэргэдэх соёл спорт аяз жуулчлалын газраас ном өв соёлын аян 1 сарын аяныг аймгийн хэмжээнд зарлчаад байна. За энэ сарын аян бол 10 сарын 21-ээс 11 сарын 21-ний хугацаанд 1 сарын аян болж өрнөж байгаа. За энэ аяны зорилго бол Монгол улсын засгийн газар засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын талаар тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх 2013 оныг Үүрэнгээ аймаг бол төрийн үйлчлэгээний шинжилэл иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласан. Тэгээ энэ ажлын хүрээнд бас яг соёлын үйлчлэгийг иргэдэд сумдад нь ялангуяа хөдөөгийн баг иргэдэд багууд дээр иргэдийн дунд соёлын үйлчлэгийг хүргье гэдэг энэ зорилгоо үүднээс явж байна. Өөдгөр манай энэ аймгийн соёлын өдрүүдийн гол онцлог давуу тал нь хөдөө байгаа яг багийн төв дээр байгаа иргэдэд хүрч үйлчилж байгаагаар илүү их онцлогтой юм. За тэнд байгаа хүмүүс маань төдийл нь соёлын хүрээнд үйлчлэгэнд хамрагддаггүй тийм ээ. Тэнд ардын сонгодог урлаг гэж юу юм, дэлхийн сонгодог урлагууд гэж юу юм, төдийлөн мэдэрч ойшож үлээж байна. Тэгэхээр бид бүхэн маань тэнд очиж дэлхийн сонгодог бүтээлүүдээс, ардынхаа сонгодог болсон бүтээлүүдээс тайлбартай концерт бэлдэж хүргэж үйлчилж байгаагаар энэ аяллаа маань давуу тал энэ байна л да. Энэхүү баг хамт олон нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа ажээ. Мөн үеэрээ сумдын иргэдэд угын бичих хөтлөг түүний ач холбогдол хийгээд хөтлөх аргыг заах ажээ. Мөн үеийн номын сан ажиллуулж эртний уран зохиол сонгодог бүтээлүүдийг хүргэн хүүхэд залуучуудад номын амт шим, ном уншихын сайхныг мэдрүүлэх ажээ. За мөн манай энэ арга хэмжээнд бид хүмүүс ерөнхийдөө нийгэмд төдийлөн анхаарал байдгүй зүйлд анхаарлаа хандуулна. Тухайлах юм бол ургийн бичиг хөтлөх. За энэ бол хэдийгээр бас олон жил болж төр засгийн зүгээс тогтоох шийдвэр гарсан ч гэсэн бас яг наалтц муутай байна. Тэгээд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх энэ жилийн хүрээнд бол иргэдтэй угын бичгийг хөтлөж сургах тийм сургалт явагдаж байгаа. За мөн бас Монгол туйл гэдэг Монгол туйл үндэсний хөтөлбөр бол 2012-оос 14 оныг дуустал хэрэгжиж байгаа юм лээ. Яг Үүрэнгээд туйлч цөөхөн ч гэсэн яг туйл гэж юу байдیں۔ Монголын ард түмний үлдээсэн бит бусын том өвийг бид нэр баримтат киногоор үзүүлж харуулах материалаар хүүхэд залуучуудад сурталчилнаа. Мартагдаж байгаа сонгодог уран зохиол, аман зохиол, дуу хуур, бие биелгээг ингэж газар дээр зохицоор очиж хүрнэ гэдэг хөдөө сумдын тэр дундаа алсгдсан сумдын иргэдэд хүргэнэ гэдэг сайшаалтай. Энэ зохицох хэмжээ нь энэ жил 2 сумыг хамарч байгаа бол дараагийн жил бүх сумдаар тойрч соёлын үеийг түгээх ажээ. Өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдсан байна. Тус хурлаараа 10 үндсэн асуудал тогтоолуудыг хэлэлцэн баталсан байна. Өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж үндсэн 10 асуудал хэлэлцэн хэд хэдэн тогтоолыг баталлаа. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр өмч, эзэмшүүлэх тухай, дулааны зуухны менежментийн хувьчлалын тухай, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлын явцтай танилцаж, төсвийг эргүүлэн татах тухай, богд хайрхан талаа 100 баялаг сумдын төрийн үйлчлэгээний шинжилэл иргэдийн оролцоо нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж байгаа ажлын явцтай танилцсан байна. Тус хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрийг баталлаа. Үүрэнгээ аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмчийн магадлал
судалгаагаар авсан тоогоор 488 хүүхэд байдаг байна. Үүнээс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 346 бол олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 142 хүүхэд байдаг ажээ. Харин үүнээс ерөнхий боловсролын сургууль 130 хүүхэд, цэцэрлэгт 34 хүүхэд сурж байгаа бол 324 хүүхэд нь байнгын эцэг эхийн асаргаанд байдаг байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид дээрх асуудлыг авч хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй гэж уг тогтоолыг баталсан юм а. Аймгийн судалгааны мөрийн хөтөлбөр төвшлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах хөгжих мөрслийн нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн хөтөлбөр боловсрол чиглэлжүүлнэ гэсэн ийм зорилго төвшүүлэгдсэн байгаа. Тэгээ энэний хүрээнд 2013 онд аймгийн хэмжээнд төвшлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах аймгийн хөтөлбөр одоо боловсруулна гэсэн ийм одоо зорилго үүсгэсэн. За энэ дагуу бид нэр нийгмийн салбарынхаа хүрээнд аймгийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар юу хийж болох вэ? Хөтөлбөрт ямар санаа тусах вэ гэдэг талаар ерөнхийдөө салбар бүрийн чиглэлээр ажилласан. За ер нь бол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримтлах бодлого гэсэн юм баримт бичиг бас хийж байгаа. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган гэж зохион байгуулсан 5 сар. За энэтэй холбогдуулаад энэ зорилтыг бас манд уялдуулаад бид аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгох гэсэн сарын аяар бол зарлаад нийгмийн салбар чиглэлээр бол иргэдийн дунд хилцүүлгийг санал бодлыг сонсох ийм ажлуудыг зохион байгуулаад тодорхой саналыг бол стейжтний байгууллагууд хөргүүлж ажилласан байгаа. Амьдрах ухааны сургалтын 15 хүүхэд бол сонсголын бэрхшээлтэй харааны жоохон хүн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг бол хамруулаад манай аймагт бол энэ сонсголын бэрхшээлтэй ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах чиглэлээр сурсан ганцхан багш. За энэ багш маань бол ажиллаж байгаа. За дээр нэмээд бол бид нар тэднийг 12 хүүхдийг бол амьдрах ухааны чиглэлд одоо сургах эцэг хийснийг хүндэрүүлээд нийгэм хамт олонд нь төлөвшүүлэх бас тэр чиглэлд нь одоо анхаарч ажиллая гэсэн байдлаар өнгөрсөн жил аймгийн судалгааны мөрийн хөтөлбөрт нэг багшийн асуудлыг шийдэж өгөөд ингээ 2 багш бол ажиллаж байгаамаа. Халамжийн одоо тодорхой зардлуудаас гэдэг юм ийм зүйлд нь одоо зарцуулсан зардлын тооцоо ч юм уу эсвэл хийж үзсэн юм байна. Энэ хүмүүсд одоо энэ дэд үтцийг бүрдүүлэхэд дээр нь бол тэр сургалтын орчин анги кабинет одоо бүрдүүлэх янз бүрийн асаргаа судалгааны газар бүрдүүлэх гэдэг ч юм уу одоо тооцсон юм байна. Хөрөнгө шаардсан асуудлуудыг энэ хөтөлбөр дээр нэг тавиагүй. Зүгээр нөгөө засгийн газрын мөрийн хөтөлбөрт нөгөө хөгжлийн асаргааны төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэсэн нэг төв байгуулна гэсэн зорилттой уялдуулаад нэг зүйлийг төлөвлөгөөнд тусгацсан байгаа юм. Хэрэгжих хугацааны хувьд бол бид энэ хөтөлбөр байна нөгөө суур хөтөлбөр учраас энэ үр дүнгээ тооцож байгаа бас засаж залруулах нэмэлт одоо нөгөө хөрөнгө мөнгө шаардсан асуудлуудыг бол тусгаад энэ хөтөлбөр бол нөгөө нэг дүн мэдээгээ хилцсэний дараагаар нэмэлт өөрчлөлт ороод хугацааг нь сунгах маягаар явъя гэдгээр бол хугацааг нь 16 он гээд энэ засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд хий гэсэн байдлаар оруулсан юм. Санхүүжилтийн асуудлыг бол нөгөө нэг нэлээд нарийн судалж байгаад боломж нөхцөлийн яаж иж энэ хөтөлбөрийнхаа хүрээнд судалгаагаа нарийн хийсний дараа оруулъя гэж санхүүжилтийг бол тусгаагүй. Яг одоо зөвхөн манай нийгмийн салбарынхан бол эрхлэх ажлын хүрээндээ ерөөсөө энэ ажлыг хийх ёстой чиг үүрэг нь байгаа учраас бол тэр байгууллагууд дээр тулгуурлаж 4 жилийн хугацаанд ажиллаж үзье гэсэн ийм чиглэлээр. Одоо энэ 2 дугаар сургууль дээр бол манай энэ Пүрүсрэн багш, Цэвэл Бадан багш хоёр бол ер нь л одоо сэтгэл зүр хэрэгэл явж байгаа. Тэгээ орон нутгийн дэмжлэгч их байдаг. Энэ дээр манай эдээ даргуур маш их дэмжиж ажилладаг. Яг Цэвэл Бадан багш дээр би очиж уулзсан. Эднийх бол одоо яг амьдрах ухааны чиглэлээргээд 15 хүүхэдтэй. Пүрүсрэн багш маань ингээд нийлээд 35 хүүхэд байгаа тийм. Пүрүсрэн багш бол нөгөө юу сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд энэ дохооны хэл заадаг. Тэгээд Цэвэл Бадан багш бол тэгж байгаа байхгүй. Ингээд албан бус боловсролын арга зүйч болохоор та нар ийм одоо уншуулах, бичүүлэх тийм заахгүй, ганцхан амьдрах ухааны хичээл заа гэдэг. Тэгээд энэ хүн 11 онд ингээд 12 сумд ингээд тойрч өөрөө яваад хүүхдүүдэд олчихсан байгаа юм. Тэгэхээр 8 хүүхдтэй хичээл нь эхлээд тэгээ одоо ямар бэрхшээл ярьж байгаа гэхээр цалингаасаа нэг 400 хэдэн мянган төгрөгийн цалин авдаг. Энэ цалингаасаа энэ хүүхдүүдийн
амьдрах ухааны одоо шүр сувдаар юм хийх ингээ бүтээлүүд хийдгийг өөрийнхөө цалингаас гаргаж ийм юмнууд хийдэг. Тэрийг зараад мөнгө олъё гэхээр одоо захирал маань зөвшөөрдөггүй гэдэг. Тэгэхээр энд нэрт ингээ үйл ажиллагааны зардал гэсэн юм заавал байх гэдэг юм аа. Тийм учраас бид нар энэ хөтөлбөрийг нэгэнтээ батлахдаа одоо жилийн үндсэн чиглэл тусгаад зохих хөрөнгийг төсөвт тусгах хэрэгжүүлээ гэдэг юм яг энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах хөтөлбөр дээр онцгой анхаарч мэдээ судалгаан дээр үндэслэн зардлыг тавьж өгөхгүй бол энэ хэрэгжих үндслэл том багтаа болно гэдгийг бас хэлье. Бас нэгэн асуудал нь орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа сумдын ажилдаа танилцсан юм а. Харин ажлын явцсан тэргүүлэгчдийн зүгээс нэлээд өшөөмжил дагуулсан юм а. Учир нь их сумдууд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаараа бүрэн гүйцэд ажил хийгээгүй дансантай ихээхэн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь иргэн татхад хүндрэл учруулж сумдыг яаж дүгнэх гэсэн асуудлыг дагуулад байсан юм а. Ийм ажлуудны 8 ажил байна. За огт одоо хэрэгжүүлэх боломжгүй. За нийт санхүүжилтийг 711 сая төгрөгийнхээ санхүүжилтийн бол 42.2% бол аймагаас авсан байгаад байгаа 12%. За үлдсэн одоо 48% бол одоо аймагаас санхүүжилт аваагүй байгаа. Ийм 40 төлөвлөгөөт санхүүжилтээс ийм нэг байдалтай явж байгаа. За баруун баян улаан бол яг бас нэлээд олон тооны ажил төлөвлөсөн байна лээ. Нийтдээ нэг 28 ажил төлөвлөхөөр тусгагдсан. Батлагдсан хөрөнгө нь 342 сая төгрөг байгаа. За үүнээс бол нэг 100% гүйцэтгэлтэй бүрэн хийгдсэн гэсэн ажил нь бол 6 ажил байгаа. За мөн одоо бас нөө хэрэгжилтийн шатанд явж байгаа бол 12 ажил байна. Хэрэгжилтийн шатанд явж байгаа ажлууд нь бол бас миний түрүүний хэлдэг бас адилхан зарим нь гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан. За нэг өөрчлөлт санхүүжилт авсан ажиллаа эхлэх явж байгаа. Ийм нийт ажлууд нь 12 ажил байна. За 10 ажил бол одоо хэрэгжиж эхлэегүй. Энэ онд одоо хэрэгжих боломжгүй гэж бид нар үзээд байна. Одоо гэрээ байгуулж эхлэегүй байгаа ажлууд 10 ажил. Энэ нийтдээ нэг 79 сая төгрөгийн ажил 10 ажил нь төсөвтгөөр авч үзвэл 79 сая төгрөгийн ажил байна. Хойлол одоо баян өндөрчний саяхан нэг 2-7 хоногийн өмнө тэрийг олоход нэг 20% төр хэмжсэн. Тэрнээс хойш тэндээс зарлах хугацаа болоо баг. Тийм болоо гэж юм. Одоо ингээд 70% төр хэмжиж хэд бодтой гэж бодож байна. Энд ч одоо бас нэг талаас ингээд яг энэ дүнлэгийн шалтгаалаад хувь хасах хувь чинь бол ингээд эмзэг асуудал өгөх гэдэг шүү дээ. 10% хасах, 25% хасах. Тэр энэ үнэлгээ нь хэд бодтой. Үнэлгээ бол бас нөө ажлын хэсэг гараад 3-4 ажлын хэсэг гараад тойрцсон. Бас нөө хүн өмнө үнэлэх аргачлал нэг өөр. Тэгээд бас яг нөө явж байгаа ажлын хэсэгт бол яг бас зөвхөн одоо яг бас мэрэгжлийн хүмүүс яг нэг жишээ нь одоо барилгын чиглэлийг ч юм уу ийм хүмүүс биш. Зөвхөн ерөнхийдөө өөрсдийг нөө гүйцэтгэгч нарын тайлбараар ерөнхийдөө гэж явж байгаа. Тэгээд нэг гэрээ байгуулсан бол нэг ер нь 30% худалдаа хөгжлөн зохион байгуулагдсан бол. За тэгээд ер нь нэг ажил эхэлсэн бол 40-50% гэж үнэлсэн. Ийм юмнууд бол байгаа. Тэгээд бид нар бас ажлын хэсгээр бас нэлээд ярьсан эднэрийг. Тэгээд нэгэнт сумдуудын яваад ирсэн юмнуудыг бас одоо өөр аргачлалаа дүгнсэн юмнууд дээр бас ийм зөрөө гарах талууд бол байгаа. Орон нутгийн хөгжлийн сангаар 10 хэр сум 17 ажил төлөвлөж 7 ажлыг нь бүрэн гүйцэтгэж дууссан бол 2 ажил хийгээгүй орхигдсон байна. Баруун баялаан сумын хувьд 28 ажил төлөвлөн 6 ажлыг хийж гүйцэтгэн 10 ажлыг хийгээгүй үлдсэн байх жишээтэй байсан юм а. Мөн хурлаар байгаль орчны газрын өмчийг орон нутгийн өмчөд шилжүүлэх тухай тогтоолыг баталсан байна. Нутгийн цаг мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн мэдээллийг хүргэе. Манай аймгийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг газруудын нэг бол яхын аргагүй тээвэр атсамын газар буюу бидний хэлц занснаар вокзал. Харин тус газрын туслах замыг хэдийд янзлах талаар тодруулсан юм а.
Манай аймагт хот хоорондын зоршигч тээврийн үйлчлэгийг явуулаад нэлээдгүй удаж байгаа ч сүүлийн хэдэн жил төвлөрсөн нэг цэг буюу вокзалтай болсон. Харин тус газрын тухайд иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг газруудын нэг яахын аргагүй мөн. Тэгвэл төв зам вокзал хоёрыг холбосон шорон замын талаар иргэдээс нэлээдгүй санал шүмжлэл ирдэг. Учир нь хэр их хүн үйлчлүүлэн төдий чинээгээрээ явж байгаа замын нөхцөл байдал сайн байх хэрэгтэй. Харин энэ талаар хэдийд яаж янзлах гэж байгаа талаар нь тодруулахад энэ жилийн тухайд сайжруулсан шороо болгоод эх жилээс хөрөнгө мөнгийг нь шийдчихвэл асфальт нь гэдгийг хэлж байсан юм. Би энд ажил аваад нэг сар гонтой болж байна. 9 сарын 20 дээр авсаа 10 сарын 20 4-5 болчих. Энэ хугацаанд бол яг энэ зам бол зайлшгүй 10 хэрчүүдийг бас ирдэг очдог одоо гол үйлчлүүлдэг энэ газар л да. Тэгээд энэ замтай холбоотой юм бол бид нар зүгээр яриаггүй ш ярьж байгаа. Зүгээр энэ жилийн төсөв өсөлтүүд юу суваагүй юм лээ. Тэгээд цаатлаар нь улсын чанартай зам явдаг. Улсын чанартай замыг сэтлээд одоо энэ ч одоо 100 болохтой нуугдчихдаг байхгүй наадталтаа. Тэгээд энд одоо хоолой тавих шаардлагатай. Энэ яхахгүй орон нутгийн хөгжлийн сангаас юм уу иргэжил одоо ярьж аймаг иргэдийн төлөөлөгчдөө хурал мурал асуудал тавьж яаж 10 хэртэй ярьж яаж энэ асуудлыг бол цаашдаа шийдэхгүй бол зүгээр манай байгууллага бол энийг бол шийдэд явах болцоо муутай юм. Тэгээ бид нар бол би бол яг хуваараа ярьж байгаа юм. Хуваараа ч юу ах вэ? Одоо байгууллага хоорондын бас манай гол захиалагч бол аймгийн азцаа замсуур ажилтны компани байдаг. Эднийхэн ярьж байгаа энэ жил дээр нэг шороо хийгээд сайхан одоо төрж тэгшлээд ингээд өгөөч нөвлийг бол ямар ч гэсэн тэгээд энэ хэмжээнд өнгөрөөчөд хойтон төсөв өсвөн олдоод өнөөдөр тэр одоо усны хоолой тавиад энэ чинь улсын чанартай замын чинь сэтлэгч нь бас асуудалтай бас зөвшөөрөл аав. Тэгээ бас нэлийн төсөв хөрөнгө шаардлагатай. Тэгээ дээрэс нь 30 тийл гэх юм бол давхар ингээд усны хоолой шийдэх байх. Тийм учраас л энийг бол өнөөдрийн төвшөнд бол бидний бол энэ жилдээ бол ямар ч азцаа компаниар шороо хийлгээд сайхан эндүүдүүлээд тэгшлээд ингээд энэ өвлөх хүснэ. Ийм л төлөвлөгөөтэй байгаад байгаа. Тэгээ манай азцаагийнхан бол одоохондоо бол захиалалт ажилтай байгаа учраас одоо өвөл болохоос өмнө өөрийнхөө ажлыг хэмжүүлэхдээ завгүй байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хийж игнэ гэдэг бол амлчаад байгаа. Энийг бол энэ л хэмжээнд байгаа. Ямар нэг зүйлийг хийхэд хөрөнгө мөнгө хамгийн чухал байдаг учраас энэ жилдээ вокзалын туслах зам сайжруулсан шороо болж өвлийг авах юм байна. Харин эх жилээс иргэдийн маань өдөр бүр үйлчлүүлдэг вокзалын зам сайхан болох магадлал өндөр байна. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлээ та бүхэн манай улс оронд болон дэлхийн улс оронд болж байгаа үйл явдлыг хүргэдэг интернет мэдээгээ хүлээн авч үзнэ.